хар хайрцаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Олон нийт бол энэ манай ерөнхий сайдын бизнес очлоо яриад байдаг. Би тэгж хэлж байгаа юм биш. Үнэхээр өнөөдрийн та бүхний ярьж байгаа энэ сайжруулсан төлөв биелэлээ олох юм бол бараг жилийн дотор бид өнөөдөр энэ асуудлыг шийдэх гэж байна. Үний бодлогыг бол засгийн газар хатуу ирж байгаа. 150 мянган төгрөгөөс сэтрүүлэхгүй. Энэ өөрөө үйлдвэрийн өртөөр нь сайжруулсан төлөвийг борлуулж байна гэсэн. Хувийн компаниуд орвол 150 мянган төгрөг борлуулах боломжгүй болчихж байна. Хөрсний бохирдол болоод бусад зүйлийн бохирдлыг бий болгоод байгаа оршуулгын газруудад ямар арга хэмжээ авч яаж ажиллах гэж байна вэ? Би хувь хүний одоо байр сууриа хэлэхэд сонгогдсон дээрээ энэ нийгэмд хэрэгтэй ажил хийчихэл гэсэн тийм хариуцлагаас нь ахгүй байна. Яг тэгэхээр энэ их хариуцлагаас айгаад байвал тий айгаад байвал энэ ажлын ард бид нар гарч чадахгүй. Та сая хариуцлагаалаа. Намар хэн нэгэн хариуцлах үлэх болно доо. Өдөр хүлээн.